Соёлын өвийн үндэсний төв толилуулж байна. Алтан овооны хүн чулуун хөшөөд. Сүхбаатар аймгийн Дарганг сумын төвийн зүүн хойд талд нутгийн иргэдийн ноён хатан хүү бээр гэж хүндэтгэж нэрлсэн 4 хүн чулуун хөрөг оршино. Тухайн хөргүүдийг анх 1927 онд зөвлөлтийн судлаач Казакевич илрүүл судалсан бол түүний дараа 1961 онд судлаач Сэр-Одожав 1981-ээс 1985 онд археологч Баяр удаа дараа давтан судалж хэвлэл нийтэлсэн байна. Харьцуулсан судалгааны дүнд эдгээр хөрөг нь 13-аас 14-р зууны монголчуудын бүтээсэн дурсгал болгон нэгэн тогтоогджээ. Энэхүү 4 хөрөгийг өөр төрлийн өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал дүрсэлж гаргасан хувцас эд хэрэглэл нь нэгэн цаг үе, нэг соёлын хүрээнд хамаарахыг илтгэнэ. Ноён хэмээх хөрөгийг цайвар, бусад хөрөгийг шаргал, саарал, улбар өнгөтэй, гантэг болон галтуулын гаралтай чулуугаар урлан хийжээ. Эдгээрийн нэгээс бусдын толгой хугаран алга болсон бөгөөд Казакевичийг очиж үзэх үед ноён хөрөгийн толгой байсан нь түүний нийтлүүлсэн гэрэл зураг тэмдэглэлд хадгалагдан үлджээ. Эдгээрийн нэн тэргүүн нүдэн тусах нийтлэг байдал нь бүгдийг түшлэхтэй эсрэг сандалд суусан байдлаар хийсэн явдал юм а. Ноён хөрөг хэмээн алдарсан хамгийн том хөрөгийн ноёны заларч байгаа эсрийг зөрүүлдэг хөлтэй түшлэгийн арын самбарт бадам цэцгэн хээг тавоолгон цоол борлож хоёр гарын түшлэгийг элдв сийлбэр хээгэр чимэглэжээ. Дээл нь зөв тийш дард товчилдог дашуу ингэр, нарийн хань суй, урт хормоотой уужим халхагар бөгөөд нугалаасыг тун бодиттой нарийн дүрсэлсэн байна. Тухайлбал ноён хөрөгийн дээлийн заамыг 2 хэмжээртэй, хатан хөрөгийг ихийг 2 нарийн, нэг өргөн нийт 3 хэмжээртэй хийсэн нь 13-аас 14-р зууны Монгол хаа татдын хөрөг зурагт эрэм хүний дээлийн ялгааг тодтон гаргасан байдагтай яг дүйдэг юм а. Ноён хөрөгийн дээлийг дал мөрөн дээгүүрэн толгой дуглаж өмсөх шашны зан үйлийн додог хэмээх өмсгөлийн хэлбэрээр угалз гарган чимэглэсэн байна. Түүнээс гадна энэ хөрөгийн дээлийн хормон өвдөгцөө голоороо усны долгион хээтэй өргөн туус гаргажээ. Хөргүүдийн хормон дороос гутлын хамрыг сухуулган дүрсэлсэн ихэнх хөргийнх мөлгөр хоншоортой, уллагаатай байх ба харин хатан хөргийн гутал ялгүй ээдгэр хоншоортой байна. Эр хүний дүрстэй хөргүүдэд бүснээс зүүж 2 дашаа дамнуулан унжуулсан хавтаг сав, хутаг, сэтгүр мэтийн зүйл тавайлгаж урлсан. Харин эмэгтэй хүний хөргийг бүсгүйгээр урлснаас гадна биеийн галбар төрөгч эмэгтэй хүн гэж ялгахтаар дүрсэлжээ. Нутгийнхан бэр хөрөг хэмээн нэрлэдэг. Эдгэр хөргийг чулуу овоолон хийсэн Большмитэ дүүрэг байгууламжийн голд байрлуулсан байна. Харин үүрэг зориултын хувьд эдгээр нь больш биш, мөн адил дахил шүтээний чанартай зүйл болох нь судалгаанаас тодорхой болжээ. 13-аас 14-р зууны Монголын дундад үед хамаарна. Энэхүү дурсгалыг Монгол улсын засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үйл хөдлөх дурсгалын жагсаалтанд баталжээ.